Сайн бацхан уу. Тавхиндээ Неаполоос мэндэргий. Неапол Италийн Неаполд ирсэн байна. Тэр өнөөдөр өдөр буугаад төлтө байж байгаа тарай гарч ирээд энэ хотоо үзээ явж байна. Яг төгсгөр гоё юм байна. Хуучныхаа хоёрыг Неаполд хэсгэр гоё юм байна. За хэсгэр яг болж байгаа. Жохон бохор. Тийм. Маргааш нэг өдөр ямар хөдөө таажаа? Маргааш юу явна? Помпей. Помпей явдаг гэсэн үү? Манай дэлбэрээд Помпей хотыг үсэн болцсон. Аюу гартууд юу хоёр дээр бодогдсон хот хоёрыг нөтж үзэн. Тэгээд нөгөөдөр болохоор кафе гэдэг аял. Юу ард руу. Кафе ороод тэгээд Соренто ороод. Тэгээд юм зүйл байгаа. Тэгээд тэр хоёулахнаа явж байгаа. Мишэл имээ өгөндөө. Тийм шиг өгөөмөгөндөө жаргаа байж байгаа. Тэр хоёулаа. Бодгондад гоё явж байна. Тэгээд бид тэртээ Неаполоор зөвхөн аялцаагаарай. Италийн Неапол хотод ирчихлээ. Явсны хуудал дээр ирсэн. Такси 6 км гадаа таксибэр явъя гэж 30 евро гээ. Таксиар явахгүй гээд. Тус тэгээд нэг хүнийх нь 5 евроор автобусаар 90 минут явд юм байна. Тэгээд тэр нь хангалттай авчиж. Тэгээд манай хотод чиглэлтэй байлаа. 6 км зайтай. Тэгээд машинаар явуул уг нь 16 минут. Тэгээд автобусаар явуул тэгээд цаг гарan гэж. Одоо 40 минут гэж байна. Тийм ялгаатай байд юм байна. Тэгээд 30 евро гэж. Тэгээд тэр 10 евроор хэлээд авсан. Тэгээд автобус тэгээд зогсож байна. Энд болохоор Uber ажиллах юм байна. Такси май такси ажиллах юм байна. Такси чек шүү. Тэгээд юу яадаг юм бэ? Таксинуудын аппликацууд ерөөс ажиллахгүй байна. Тэгэхээр заавал залгаж эсвэл нэг гудамжтай уусаа юу гэх такси зөвсөж байгаа. Хүмүүс таксигаар явуулна гэсэн чинь адилхан юм хэлвэл яах вэ? 30 евро. Ийм байх. Ингээд онгоцны бодол харагдаж байна. Ингээд ойрхон байд юм байна. Автобусны бодол нь. Юу хий. Цэнцээ. Хүрэн нэмэр. Явтал юм тийм ээ. Шүрэн. Тэгээд 좋은 생일마. Манай Тэс метроноос нэг 40 минут авах болчихдог.
Тэгээд бүтээнийх нь энэ гэдэг. Евро 60 цент байх юм байна. Тэгээ 90 минут тий. Арай сумынхан дээвэр хайжсан юм бол нэг юм дутаад байгаа шүү дээ. Тэр орой дээр нэг юм дутаад байна. Энэ наадлынхан дээдлийнхэн дээвэр дээр нэг юм дутаад байх юм. Түлхий шархоо. Арч. Bene, volevo Coca-Cola? Just a break. Volevo offrire una Coca-Cola, no. Hello. Good night. It's no problem, select you here. Тэгээ 이제 мини пиццаг хараарэ. Stella гэсэн од гэсэн пицца захиалсан чинь нэрнгэс од авчирчдаг юм байна. Нэр хэвтэй. Ямар нэг Prosciuttoтэй. нэр авдаг. Козатай. Эндэр нэг пиццаг юунаас эндээс гаралтай гэдэг хэлсэн чинь Наполиос гаралтай гэдэг хэлсэн чинь. Тийм үү? Ааха. Үнэн юм болов. Гоё юм байна амсаа. Тэг. Мини пицца бол тасархаа. Энэ ингээд дотор үнэтэй юм шиг байна. Ийм пицца хараагүй юм байна. Гэтэ гоё юм байна. Like is there just funny if you Хондоо цацноо. Пицца ямар ийсэн? Миний хоолны помидор нь таалагдаагүй шүү дээ. Надад таалагдсан. Помидор нь таалагдсан. Нэр төгс юм гоё юм шүү дээ. Одоо нэг гоё хэсгээр нь явж ин төвөр нь явж явах шиг байна. Тэр арай жоохон Захад биш үү? Захад. Чайны таунд яа. Тэд авчиж угаасаа юунаас харж байгаа букингээс харж агаад тэгээ хотелээс сонгосон чинь зурган дээр амар гайгүй харагдсан чи яг жинхэнэ жоохон хэцүү биш яа. Муухай биш ээ. Хотел нь бол тийм амар муухай биш. Гэтэ тэр нэг байгаа төвн жоохон хэцүү. Тийм хитэд хорол юм аашийн тий. Манай хотелийн тэр хавьд бүр хиттийн тийм захмаах хөвгтэй байд юм байлаа. Одоо яг бид нэр явж байгаа энэ сургуулиуд, их сургуулиуд байд юм байна. Тэгээд гоё том байш юм уу энэ сургууль. Наполи их сургууль гинэ. Мишель их таалагдах.
Юм байна да. Тэ. Таны бүхэнтэй гинж явжсэн чинь тийм. Явжсэн чинь хаалт. Тэнд цаараа трактор гэдэг. Барнад амжилттай. Чара манай сайн найз минь яара. Энд явжсэн чинь танд цаараа ханаа. Тэг маргааш амжууд уулзъя гэсэн тийм. Pretty girls are coming in and waking up. Why you mad? Fix your face. Ain't no fault they all be jacking. Keep up. Players over there. Come on, put your hands up. Girls, what's up? Дэмсэй орд ирчээд байж байна. Одоо шөнийн 2 цаг болж байна. Тэр онгоцны бодлоосоо ирчээд жоохон унтчаад тэгээ орой тийш агшсан. Тэгээ тэгсэн ч гэсэн гадаад ихтэй сэрэх хүн байв тийм дулаан халуун байна тий. Тий. Амарчаад гарсан болсон байна. Тэгэх бол их ядрах байж бит хоёр 13 км алхаж явсан. Өнөөдөртөө ерөнхийд нийлээд тий. Зөндөө алхсан. Тэр чинь хэдэн алхам байлаа? 23,000 км. 23,000 алхам. Алхам. Өнөөдөр алхлаа. Фитнесийн оронд өнөөдөр сайхан алхачлаа. Тий. Буцаж ирэхдээ алхаж ирсэн шалтгаан юу вэ гэх юм бол шөнийн автобус нь хэдэн цагт ирэх гэж байгаа тодорхой биш. Ерөнхийдөө нэг 50 минутанд нэг удаа явдаг гэсэн тийм үгтэй хоёртой сонио байртай юм байна. Тэгэхээр алхаад ирсэн амар гэж бид тэрийг өдрөөр ирлээ. Тэг алхаад өнөөдөр жингөл алхачлаа. Неаполд ирж байгаа бол ер нь нэг өдрөөр ирвэл тохиромжтой юм байна тийм. Тэгэхээр олон уус байх шаардлагагүй. Ерөнхийдөө үзээд хуучин хотын үзээд гэх юм бол хангалттай юм байна. Уулын хуучин хот нь бол гоё хот байна. Тэгээд өөр амьсгалтай. Тий, өөр амьсгалтай. Тэгээд гадагшаа гарахаар жоохон тийм бохирдууд талтай. Жоохон дэлбэрсэн. Тий. Жоохон замбраагүй. Тэгэхээр ерөнхийдөө Итали хотод нэг тиймэрхүү л байдаг л та тий. Гэхдээ яг ямараас шалтгаална. Тэгээд Неаполчин Италийн 3 дахь том тэгээд хамгийн том хот гэж хэлдэг шүү дээ. Их бомб газар болохоор их хэвтэй замнууд их байдаг. Ерөнхийдөө бохирдол ихтэй юм шиг байна тий. Тэгээд энэ хаваар үзчих болох юм гэвэл юу байна тий? Помпей,
Vesuf тэрийг маргааш үзэж байгаа. Маргааш үлдээт цайнд орчоод эхлээд Помпей яваад дараа нь Vesuf явна. Ерөнхийдөө Галтерийг автобусаар 50-аас 1 цаг орчим явд юм ээ тийшээ. Тэгээд нөгөөдөр болохоор Капригээ дарал руу явна. Тэнд очиж амарч агаад өдөржин амарч агаад буцахтай болвол Соррентоор дайраад буцаад хүрээд ирсэн тавиад тий. Эсвэл эсрэгээрээ өвдөө Сорренто орчоод дараа нь Капри ороод тэгээд буцаад юугаар сонгоцоор буцаад хүрээд ирж магадгүй. Тэгээд Соррентоор нугас амар гоё харагдчихсан. Тий. Гоё хөтөл. Нэг кинонууд дээр гараад идэг хот тий. Амар олон зөнгөтэй байшингуудтай тэгээд далайн ирэг дээр өндөр тийш ингээд явцсан байшингуудтай бичлэгийг оруулах авчих юм бол тий. Тэрийг үзнэгдсэн байгаа. Тэгээд өөр юм байгаа лөө. Өнөөдөр үдсэн харсан юмгүй л байлаа. Тийм нэрээ хөөрхөн юу байсан. Өнөөдөр явж исэн чинь хөөрхөн хүүхдийн парк байд юм байна. Тийм суурин. Чихэн. Энд хоёлаа баахан охиныгоо ярьж охиныгоо санаад байна гэдэг тий. Манай охинд их таалагдах газар байна гэж хоёлаа яриад яваа. Энийг охин байсан шүү дээ. Мишелээс жоохон жижиг гин тий. Хамаагүй жижиг гин. Гуртай юм уу да гур жоохон хөргөж байгаа ч юм уу тий. Хоёртой. Миний бодлоор хоёр мөртөл. Аав ээжээ фаналтаад буцаад яваад орцсон. Явах гэсэн чинь явахгүй гэж бодлоо. Буй бодоо уурлаад. Аавга фаналтаад орцсон тий. Тэгээд нэг сони юм гэвэл энд угаасаа Италиуд их скутер ундаг. Цикл скутер ундаг. Тэгээд бид хоёрын хараад ажилласан гайхшираад байгаа юм болохоор тэр хүүхдүүдтэй тэр жоохон хүүхдүүдийг тэр 2 настай хүүхдмөгтэй чамаагүй ингээд хөвгтөр яваад скутер руу авчих юм. Тэрний тэр яг уйлаадаас хүүхд нь ээж автаа явж байгаа. Тэгсэн чи ээж нь жирэмсэн тий. Тэгээд тийм жоохон хүүхдүүдийг тоохгүй скутертэй л ингээд аваад яваад их юм. Сүмбэлч тий. Тэгээд юугүй скутерийн малгацлаа өмсөхгүй сайхан хүнд ороод юм шиг байна. Тэр нь тиймэрхүү. Тиймтэй. Тэгээд Италийн хотолтой жоохон замбраагүй. Амар хөдөлгөөнтэй. Дуучимэгтэй тий. Дуучимэгтэй. Тэгээд бид чинь яашаа 12 хагасаас алхал ирсэн шүү дээ. Тэгэхэд чинь ерөөсөө шүн тэгэж юу яана гэсэн байхгүй. Нам гүнболгийн шахахгүй хөдөлгөөн багсаж байгаа юм аа. Амар их хөдөлгөөнтэй хэвээрээ байсараа. Зам гарах гэж буу юм болж гарч байгаа юм чинь тий. Харин нэг иймэрхүү байлаа. Тэгээ манай бичлэг таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээрэй, комент бичээрэй. Тэгээд дараагийн хэвшлэн дээр уулзцгаая. Баяртай.